Монгол юу болдог? Адал явдалтай л. Тий, яг үнэ адал явдалтай. Зарим үедээ шанаа маргааш авах үе, авахаа шийдвэрлэх юм уу? Зарим үе зайл хэрэглэх юм. Янз бүрийн болдоо ер нь. Одоо тэг хүн чи 10 жил болохоор аюу тийм муу араас болд юм биш. Хүний чи яаж мэддүүлэх байх вэ гэдэг ч юм уу? Одоо яадаг ч нэгэл шал өөртөө шаардж байгаа нэг согон доогоор авдаг ч юм яадаг чинь тийм юм ахгүй. Хүн чинь тэгээд яг ингээл камер бариад ирэнгүүт өө өстө ингээд байж идэг юм байдгүй л байхгүй. Ямар аливаа нэг тийм объект ер нь тэгдэг юм биш. Тэр одоо залтай бол нөхөө одоо ажилдаа илүү мэрэгчсэн байдаг. Гэхдээ ямар ч юм мэдээж одоо ингээд ямар нэг хүн ингээд болохгүй бүтгүй юм хийчлэхэд тэр хүний зургийг за би таны зургийг авах гэдэг яг ихгүй шүү дээ. Нэгдүгээр тэр хүн муу юм хийцэн бол ч юм уу тэрийг ингээд ямар нэг аргаар би ингээд сонирхол зууд гоё гэрэл зураг авчрах хэрэгтэй гэдэг л надад ганц л бодлоо байдаг. Тэгэл энэ бодол аваад би байдлаа л дээр. Тэгээд нэг тиймэрхүү одоо тохиолдсон хүмүүсээс одоо яг хизээс мартагдахааргүй нэг тийм дурсамж юу? Тэгэл нөгөө хүн чинь авч камер улааж авна, ганц нэг шанаа цохин магадгүй хойшоо ухарж явж байгаад юм руу тэгэлдэж унах ч байдаг ч юм уу. Тэгээд янз юм тохиолдол зарим хүмүүс чинь ер нь их манай монголчууд харьцангуй бүдүүлэг шүү дээ. Ялангуяа цагдаагийнхан өдөр чинь сэтгүүлч чинь ингээд дайрчдаг юм шиг байна. Тэгэхээр нөгөө цагдаагийн чинь ингээд зохион байгуулах удаас ингээд би талд нь заримдаа камер авч уулаадаг юм тийм. Гэхдээ цагдаагаас буруудах сааг байхгүй. Монгол хүн ч өөр аягүй сонир шүү дээ. Бүгд нэг алсаас ингээд бүгд гоё зур авчих гэхээр дайрсаар байгаад нөгөө хүний юм ярьж бодохгүй зургаач болж бодохгүй амар хачин байдлаа шүү. Тэгэхээр тэр үн чинь бол жижигхэн баг файтинг гэж болж байгаа юм чинь тааш нааш би чанаа дээр тоо гэл бусдаас яавал өөр зураг авч болох уу? Харьцангуй ихтэй зураг авахаас илүү аль үнцгээ яаж авах вэ ч юм уу. Тэгээс аппаратыг хараад бол хинжгээд авч чадна шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь яг зөв үнцгээс зөв хэрэгтэй үедээ авахыг их хичээдэг шүү дээ. За би одоо ингээд та бүхэндээ өөрийнхөө уран бүтээлээс товчхон танилцуулъя. Миний гол авдаг чиглэлж юм авах дуртай ч юм уу, өгүүлэхийг хүсдэг ч юм уу сэдв маань хүүхдийн сэдв байдаг л да. Тэгээ энэ чиглэлээр ганц хоёр авсан зургуудаас үзүүлье. За энэ бол 2008 онд шагнал авч ирсэн зургуудын эхлэл хэсэг байгаа юм л да. Энэ ингээд шүүгийн шийдвэр биелүүлэх газрын гадаа энэ Тараншааны нөхөн дээр хүмүүс ингээд архитад сууж ирсэн зураг багхгүй юу. Тэгээд тэдрээ зураг аваа байж л ингээд доороос нь ингээд нүцгэн биен дээр эрэхтэй үний дээл өмөрсөн жаа охрыг Тараншааны нөхнөөс гараад ирж байгаа юм л да. Тэр архичингууд тэгээд нөгөө охиныг чинь ингээд бүр ингээд инграмын нээгээд үнсээд байгаа мó хүчирхийлээд байгаа юм л да. Ер нь бол тэгээд нөгөө охиныг чинь бүр элдв янзаар ингээд дарамтлаад ингээд байсан л да. Тэгээд энэ зургийг ингээд аваад байж идэл бүр нөгөө нэг олон залуучуудынхаа нэг нь бүр нөгөө охиныг чинь аваад доош орчиж байгаа байхгүй Тараншааны нөхлөө. Тэгээд энэ газрын дээг ингэж хүчирхийлж байгаа юм чи газрын доор бол юу болдог нь бол аюу тодорхой л да. Энэ аюу хэцүү зүрх хэмтэрмээр тэгээд ингээд нөгөө охиныг чинь доош орчиж байгаа. Тэгээд нөгөөдөлч арх угаал тэгсэн доороос дахиад бүр хоёр охин ч бүр гараад ирэх жишээтэй. Тэгээд ингээ нөгөөдөлч архиа угаал нөгөө охинууд ч дахиад аюу хэцүү. Одоо би ярих хэцүү байдیں۔ Тэгээд нөгөө охтууд маань зүйлдэ ховсоомсод яваад гэж байгаа юм. Тэгээд нөгөө арх чинь маань архиа угаад дуусаад үлдэж байгаа юм. За тэгээд дараагийн нэг зураг маань бол яг тэр жилийнхаа дараа жил нь бас шагнал авсан зураг л да. Энэ бол зургийн маань нэр маань ээжи би яах юм бэ гэдэг зураг. Их хүн өрөө дагуулчаад арх угаад тасрааж унаад ямар муу хавэ гэдгийг зургийг харуулах гэж оролдсон. Тэгээд энэ зургийг хараад магадгүй арх удаг бол ямар нэг их хүн бол ямар нэг бодхороо тэгээд энэ зураг маань тэр жил 2 төрөл шагнал авч үлээ. За ингээд дараагийн маань зураг байна. Энэ болохоор би нэг өдөр имэлттэй чансан юм аа. Тэгээд имэлтэд байдаг имэлт чинь мөнгөтэй хятад хэнжүүд их байд юм байна шүү дээ. Тэгээд тэд нэр ингээд жаах хүүхдээ ажуу тамхи татаад цаана ээжийг нь ажилуулад наа хүүхдийг нэг уяагаар уйчихсан энэ хэцүү байгааг харуулах гэж оролдсон зураг. Тэгээд зургийн нэр маань ээж нь харийнхны бол хүүн уяатаг үлэг гэсэн нэртэй ийм зураг байгаа. Тэгээд энэний дараагийн зураг нь үйл ингээд имэйл дээр ингээд өдөржингөө ингээд тэмээний ноос яргадаг юм ажил байт юм аа л да бас. Тэгэл нэг тэмээний ноос ярихад 1000 төгрөг гэдэг гэж байна. Тэгэл энэ охин эмээ өвөтөө ингээд амьдрах ирэхэд ингээд тэмээний ноос хэрэгчлээ хэрэгж байгаа. За тэгээд энэ маань болохоор зөв нөгөө баян хятад чэнжүүч ингээд амарчдсан байна үгүй шишүүн. Тэгэхээр ингээд нөгөө хүүхэд чинь ингээд газар замын ажил зогсоод ингээд хийвлээгээд байж байгаа байдлыг зураг. Тэгээ энэ хүүхэд ингээл шууны ангахаа ингээл лижээс хоол нэгтгэж тэр шиг ингээд энэ охины нам ингээд сайрвал ямар их юм нэгж байгаа болоо
энэ зургийг та нар сайн удаан ажиглаарай. За энэ манай сонины бас нэг бодлого байдаг юм л да. Энэ бол эко манайх чинь Green Breeze өргөмжилтэй шүү дээ. Тэгээд аль болох байгалыг онгон сайхан чигээр хадгалах гэсэн өөрөөр зорилготой ажилдаг. Тэгээд тэрний ажлыг тайлбараа би явж чад ийм зураг авсан юм аа. Энэ зураг маань гэвэл нэр нь ганцхан гэсэн нэртэй. Тэгээд манай Монголын байгальч ямар гоё вүлээ, ямар гоё байсан бilé. Одоо яаж устж байгаа вүлээ энийг л харуулах гэж оролцсон зураг. Тэгээд ганц манай байгаль маань олон жилийн дараа ингээд тэр чигээр ганцхан өгдөг болчих юм шүү дээ гэсэн. Нэг хэсэг нь болчихлоо. Нийлэхэд юм болчих яана гэсэн. Харуулж оролцсон юм аа. Тэгээд энэ маань 2008 оны шагнал авч ирсэн гамаг уралдаанаас. Энэ зураг маань дараа жил бас их төлтөлтэй шагнал авч ирлээ л да. Тэгээд миний гол зорилго бол ерөөсөө зохиомжилж авсан зураг. Тэгээд энэ нөгөө залуу цагтаа ийм сайхан нууранд ингээд шумаж өмчээсэн. Тэгээд одоо хөшөрсөн байгаа бол тэгснээр цааталт нь яг энэ өвөө шиг ингээд байгаль маань аягаа муухай болж байна. Уул байгаль маань яг манай өвгд ийж ямар гоё байгальд бидэнд өглөө. Тэгээ бид нар өөр хожид ямар муухай байвал өгч ийн гэдгийг л энэ зургийг харуулах гэж зорьсон юм аа. За одоо энэ миний нэг Жолонгийн Улаанбаатар гэсэн миний гэрэл зургийн цуврал байгаа юм л да. Энэ Улаанбаатар ч одоо айгүй хэцүү шттэ. Юм ууж болохгүй, идэж болохгүй, идэж уучаар бизнес болдог. Тэгээд олддгоо. Тэгээд тийг харуулж оролцсон. Энэ бол нэг байшингийн артлал байгаа юм л да. Энэ манай 8 шарга чинжин зах гэж ярьдаг шттэ. Болоо солилцооны газар тэрний артлал ингээ нэг юм шээсэн далаа болцсон. Тэгээд монголчууд өөрсдөө их нойлын газар их баг барьд юм байна. Барьдагч биш ахын байна. Одоо барьж байгаа л да. Тэгтээ ганц нэг байна. Тэгээд ингээд солонгосуудын барьж гисэн хоолыг ингээд ажиглаад яаж чадахгүй тэгээд рекламын самбараар хаалгуулсан. Тэгээд энэ хүн бизнесийг жорлон хаалттай тэгээд үүдэнд нь бизнесж байгаа. Тэгээд энэ болгоныг л ингээд жорлонгийн тэгээд гэсэн сэдв та бүх ингээд зургуудыг харахад нэг бодогдох хаа. За энэ бол миний 7 сарын 1-нд манай хамтран зүтгэж Бямбочир маань толгоо гэмтэй гэдэг би 7 сарын очиж ажилласан. Тэгээд энэ ганц цөөхөн зургуудаас үзүүлье. Тэгээд 7 сарын 1-нд ямар амар юм болж байгаа. Яг намайг очиход бол бүх хүмүүс арх угаад цогтцгооцсон. Тэгээд ямар амар байсан. Тэгээд согт хүмүүсийн донд ороод би адилхан хуун хамзайл гэж ярьлаа. Тэгээд суг муунд ороо зураг авахлаад явж исэн. Тэгээд бас би дэ очиж хааж хашаар авсаа. Тэгээд харьцангуй бас тэгээд сохрон газар сохроор доголонгоо гэдэг шиг бас тэр донд нь өөр оролцож байгаа юм шиг бол зураг авахгүй бол тэгээд шууд зураг аваад байвал хүмүүс бас аюултай л да. Тэгээд энэ 7 сарын 1-ний Монгол улсын ажиглагч нар ингээд энэ өөрийн 6 цаг болж исэн доо. Тэгээд ганц шиний нойр таахгүй ингээд ажиллаж чадахгүй ингээд. Тэгээд тэрнээс болоод ямар Монголд ямар амар үр дагавар гарсан байлээ тийм ээ. За ингээд миний жаахан яриаг үзэж та бүхэнд их баярлалаа. Тэгээд миний олон зургуудыг та бүхэн жаахан хараад нэгж гисэн бодсон бол ингээ миний ажиллаж байгаа зорилго бодож байгаа тэрэ. Тэгээд ер нь бол гэрэл зураг гэдэг бол гайх юм шигтэй. Хүнийг аливаа юм баримтжуул үлдээдэг, төв болгодог. Зөвхөн чиний харсан юмыг бүхэл бүтэн дэлхий хүртэл харах тийм боломжтой болдог учраас ер нь гэрэл зургийг бол хүүхд залуучууд сайн сонирх хэрэгтэй. Магадгүй та зургийн аппараттай бол аав ээжийнхээ сайхан залуучуудын зургийг мөхөлж авч үлдвэл хожим маань ямар хэрэгтэй вэ тийм ээ. Одоо жишээлбэл Дэвид Чингис хаан маань байсан бол фото зураг байсан бол ямар гоё вэ тийм биз дээ. Тэг чи энэ мэтлээ ингээл гэрэл зургийг удахгүй бундах хөгжнөө залуучууд харьцангуй сонирхож байгаа юм байлаа. Энд би сэтгэл багталтай байна. Тэгээд өдөр та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн манд дугаар энэ хүн өндөрлж байна. Өнөөдрийн хичээлтэй холбоотой санал хүсэл дамун өөртөө амбуулсан зураг доор гарч Facebook хаягаар ирүүлж бидэнтэй холбоо бариараа. Ингээд сайхан нацгаар үзэгчтэй дараа уулзлаа түр баяр та.